Сайн байцгаана уу? Та бүгддээ энэ гайхалтай дэлхийн ертөнцөөс мэдчилье. Намайг Амар санаа гэдэг. Тэгэхээр өнөөдрийн ярих сэдв бол илүүдэлжингээ хаяад түүнээс бүр мөсөн хагц. Тэгэхээр илүүдэлжин буюу таргалтын тухай хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйлийн тухай ярьж байгаа ахна. За тэгэхээр чанартай норсоход хамгийн их саад болдог асуудлуудын нэг нь нэгсэндөө их хэмжээний таргалт байдаг. За тэгэхээр илүүдэлжинтэй байх нь дотоод эрхтнүүд болон мэдрэлийн системд маш хүчтэй стресс, дарамт болж дотоод шүрлийн системийг бүр эвддэг. Тэгэхээр дотоод шүрлийн систем гэдгийг та нар маань нэг үгээр даавар гэдээ болохоор. Тэгэхээр энэ дааврын систем маань мелатонин, окситоцин, кортизол зэрэг нойронд чухал үүрэгтэй дааврууд ялгаруулах үйл явцыг хариуцдаг. Нэгсэндээ дотоод шүрлийн систем маань. За тэгэхээр илүүдэлжин кортизолд хэрхэн нөлөөлдөг вэ гэхээр хоол идсний дараа илүүдэлжинтэй хүн стрессийн давар болох кортизолыг илүү их хэмжээгээр ялгаруулдаг нь тогтоогдсон гэж үздэг. Тэгэхээр кортизол хэвийн хэмжээтэй байвал маш гайхалтай. Хэвийн хэмжээнээс их болвол маш том асуудал үүснэ. Тэгэхээр энэ дээр хэвийн эрүүл жинтэй хүн болон илүүдэлжинтэй буюу таргалттай хүн хоёр хоол идэхэд цусны дэх кортизолын хэмжээ нь нэгсэндээ хэвийн жинтэй хүнийх 5% ихсдэг болвол таргалтай хүнийх тийм ээ 5 буюу 51%-аар 51%-аар ихсдэг байна. Вау. Тэгэхээр энэхүү өндөр түвшний кортизол нь цусны дах сахар болон хуурч за тэгээд инсулинд мэдрэмтгий байдлыг бууруулан нэгсэндээ өрөвслийг бүр маш хэмжээгээр нэмдэг гэсэн үг. Өрөвсөл. Ер нь бол бүх өвчний суурьны гол зүйл нь өрөвсөл байдаг. За тэгэхээр хамгийн гол асуудал нь кортизол нь нойргүйдлийн даавар буюу хэмжээнээс ихтэрсэн үед. Тэгээд хэмжээнээсээ их байх тусмал аюул бодтой байсаар байдаг. За тэгэхээр нэгсэндээ илүүдэлжин хүнийг айжмаар хөнөөж байдаг гэж үздэг. Хэрвээ жингээ хасахыг хүсэж байгаа бол ороо юм идэхгүй байх нь зүйтэй гэж зөвлөсөн байдаг ч шүн юм идээд байгаа нь бол гол асуудал биш. Харин жинхэнэ гол асуудал нь бол тэр жингийн илүүдэлтэй байгаа нь л хамгийн том асуудал болж байгаа юм. За тэгэхээр дахиад нэг гол зүйл нь болохоор таны дааварт юу болоод байгааг хамгийн чухал юм. Нэгсдөө дааварч нь алдагдаад байна. Илүүдэлжингээс болоод. За тэгээд бидний даавар зөв дараалтаа байхад л амьдрал зөв голдролдоо ордог. За тэгэхээр даавар гэж ярьсан учраас өшөө дахиад даавар гэж чухам яг юу вэ гэдгийг ярилцъя. Өмнөх бичлэгүүдийн сэдвүүдээр мөн л бидэд дааврын тухай ярилцаар байгаа. Энэ сэдвээс ер нь бол бараг хазаахгүй. Ярилцаар л байна. Өмнөх бичлэгүүдээ бас үзээрэй. За тэгэхээр даавар гэж чухам дахиад яг юу юм болоо? За тэгэхээр товчхондоо ингэж дүгнсэн байна. Даавар нь хүний биеийн бүх эсэд мэдээг хүргэгч химийн бодис. Энийг маш сайн ойлгоорой. За тэгэхээр жишээ нь нэг үг дамжуулъя гэж бодъё. Жишээ нь би олон хүмүүс буюу за тодорхой нэг 10 хүн игнэт суугаад надаа нэг хүн үг хэллээ. Жишээ нь би өнөө орой эрт унтаж амрах ёстой гэдэг үгийг би цаашаа дамжуулъя. Тэгээд тухайн хүмүүс маань дамжуулсаар хагаад хамгийн сүүлийн хүнд очихдоо би өнөө орой шоу удах ёстой гэж очих юм бол энэ дааврын мэдээлэл яаж алдагдчих вэ? Даавартай зөөрлөл. Тэгэхээр тухайн энэ дараалал энэ очих ёстой химийн бодис маань өөрөө зөв мэдээллийг өгчиж бид бүгдийн бие махбод эрүүл байна. Тэгэхээр энэ бид эдийн тоглолтог тоглоомтой адилхан. Тэгэхээр бид бүгд дааврын химнэлийн учрыг олох ёстой. Тиймдээ нэг чухал асуудал болох илүүдэлжин буюу таргалтын тухай ярьж байгаа юм лээ. За тэгэхээр дааврын хоорондоо буруу ойлголцол үүсгэд тухайн зүйл маш хурдан нуруу ундаг. Дааврууд бидний амьдралын хорон бүрт хэрхэн нөлөөлж байгаад бидний нөлөө хамгийн их байдгийг, бүр бидний нөлөө маш их байдгийг өнөөдрөөс эхлэн ойлгох нь зүйтэй. Бүр ухаарах ёстой гэсэн үг. За тэгэхээр хөгшрөлттэй холбоотой бидний даавар мэдээж өөрчлөгдөх хандлагатай. Хөгшрөлттэй холбоотой. Гэхдээ хэвийн хөгшрөлтийг мэдээж хүлээн зөвшөөрнө. Хэвийн. Бидний гаргаж байгаа өдөр тутмын шийдвэрүүд дааврыг дэмжих эсвэл түүний эсрэг нөлөөлж байдаг. Тий хоёрын сонголт байна.
Нэг бол та даавраа аварч байгаа, нэг бол даавраа та үгүй хийж байгаа. Тэгэхээр дааварт сөрөг нөлөөгүй дасгал хөдөлгөөн хийж, хоол хүнс сэргэлэн нойрны чанараа сайжруулдаг байх нь хамгийн чухал. Энэ бол таны эрэг зүйл. Тэгэхээр нойр нь даавруудын хамгийн том хөдөлгөгч хүчнүүдийн нэг. Тэгэхээр 2, 3, 4 гээд өшөө зүйлүүд байгаа. Мэдээж энэ бүхний талаар өмнөх бичлэгүүдээр ярилцж байгаа үлээ. Тэгээд ердөөл хоолны дэглэмээ өөрчлөхөд нэгсэндээ дэглэм гэлтгүү эрүүл чанартай яг байгалийн хоол хүнсийг хэрэглэснээр та нойрны чанар асар их нөлөөлж байгааг харж болно. Мөн нойрны чанарт нөлөөлдөг нэгэнт тодорхой болсон асуудал бол нэгсэндээ нойрны бактери гэдэг зүйл байдаг. Та бүхэн нойрны бактери гэдэг зүйлийг би ойлгомжтойгоор энд харуулад өгье. За тэгэхээр энэ нь хүн унтаж байхад амьсгалт нь буюу амьсгал нь төр зогсох, амьсгалын хэмнэл нь алдагдах байдлаар илэрдэг нойрны эмгэг. Тэгэхээр хүн жин нэмэх буюу ялангуяа хүзүү бүслэхий хэсгээрээ таргалах нь нойрны бактериатай болох эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тэгэхээр энэ өвчнөд шинж тэмдгийг дарах бус уг үндсээр нь анагаах явдал нь хамгийн чухал. Гол түлхүүр нь ерөөсөө илүүдэл жингээ авч хаях. Тэгэхээр та бүхэнд нэгсэндээ нэг зүйлийг анхааруулъя. Жишээ миний эргэн тойрон хамаатан садан та бүгдэд ч байгаа илүүдэл жинтэй хүмүүс. Жишээ нь бид бүгдийн хайртай аав гэж бодъё. Та бүхэн тэр хүнийг унтж явах үед зарим хүмүүсийн аав илүүдэл жинтэйгээс болоод гээд хэдэн секундээр нэгсэндээ бүр таг чив чимээг болдог. Тэгээ буцаад хэдэн хормын дараа гэж орж ирдэг. Тэгэхээр энэ тухайн үед нийтдээ харагдаж байж болно. Гэтэ энэ бол маш том аюул. Маш том аюултай эмгэнэлтэй зүйл. Тэгэхээр энийг ямар ч хүнд байсан анхаарч авч үзэх хэрэгтэй. Тэгээ энэ аргын дагуу явах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ маань хамгийн гол нь жингээ авч хаях. Хамгийн гол нь бас эрүүлэр. Тэгээд нэгсэндээ мэдээллийн үнэн аюулгүй үр дүнтэй байдал үнэхээр энэ орчин үед дутмаг байгаа. Яг хүн болгон зөв зөвхөстэй мэдээллийг авч чадахгүй буюу мэдээллийн урсгал маш их байна. Тиймдээ юу гэж хэлэх гээд байгаа гэхээр жин гасах тухайн салбар бол хэдэн тэрбум доллар эргэлддэг. Хэдэн сая миллион их найд төгрөг эргэлддэг асар том бизнесийн орон зай байдгийг ойлгох хэрэгтэй. Нэгсэндээ илүүдэл жинтэй хүмүүс тийм ч их биш байсан болвол энэ бизнес тэгж их хөгжихгүй байсан. Энэ юу хэлээд байгаа гэхээр олон төрлийн тураах эм, бэлтгэл, бата ууж хэргэлдэг зүйлүүд гээд та бүгдийн санхуд нөлөөлсөн зүйлүүдийг та бүхэн маань авч хэргэлдэг. Үнэхээр энэ үнэн. Гэхдээ та бүгдийн маш амархан хялбар аргаар нэгсэнтэй үр дүнд хүрэх гэсэн энэ буруу ойлголтон дээр чинь дөрөөлж та бүгдэд энэ бүх маркетинг хийдэг. Хамгийн гол нь энэ бүх зүйлийг тууштайгаар урт хугацаанд хийж байж үр дүн гардаг. Энийг маш ихээр та бүгнээс гуйж байна. Маркетингийн золиос болохоо болооч гэж. Тэгэхээр дараагийн бичлэгээр энэ сэдвийг үргэлжлүүлээд явъя. Тэгээ та намайг дэмжиж дараах зүйл хийгээд өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяр таа.